Тэгэхээр улсын хурлын намрын чуулган завсарлаж байгаатай холбогдуулаад өнгөрсөн хугацаанд ер нь хууль эрх зүйн хүрээнд хэр зэрэг одоо бодтой шинжилэл хийсэн үр дүнтэй чуулган болж өнгөрөх гэдэг дээр та хуульч хүний хувьд ямар дүн тавих вэ? Ганц намрын чуулган биш. Ер нь ингээд 27 он эхлээл ерөнхийлөгчийн сонгуул гэдэг угаасаа энэ намад галзуурна. 28 он парламентын сонгуул учраас улс төрцөөр байгаад олигтой юм хийж чадахгүй. Тэгэхээр энэ 25, 26 оны чуулган гэдэг бол ер нь бол эрүүл саруулаар асуудал шийдэх боломжтой байсан боловч тэгжсэнгүй. Энэ хаврын чуулганы биднээс засагаа хөнтөрж унагаагаад тэгээд дараагийн ээлж нь хоолнд орох гээд бужигсаар байгаад дууссан. За энэ намрын чуулганыг ирэх барьж байгаа намын дарга нь хэн байх вэ гэдэг хэрүүлээрээ бүх төрийн институцийг хувааж авч зодтолцоор байгаад дуслаа. За одоо ирэх хаврын чуулга ямар ахыг би хэлж мэдэхгүй байна. Дахиад засгаар оролдох юм уу бүү мэд. За нэг юм л юм байна. Тэгэхээр энэ улс төржөөд санал суудлын хэрүүл хийгээд ирэх барьж байгаа нам ингээд дотроо тонгочоод суухаар үнэндээ одоо дөрвтэй зөв шийдэл гаргах үз одоо эрүүл саруул яриа хилцэл эрүүл саруул хилцүүлэг хуулийн төслүүд орж ирж шийдэгдсэнгүй. Тийм учраас яг бодит байдал дээр энэ парламент бол бодиттойгоор зөв гэдэг юм ажил бүтээлчээр асуудлаа шийдсэн шийдэл багтай чуулган дуслаа. Нэг өсөнтөө та намрын чуулганы үр дүнг бол таарах дүн тавьж байна гэсэн үг үү? Санал ширээ яриад томилгоо ярьсаар бол дуслаа шүү дээ. Хоёр дахь ээлжинд хоолндоо гүйцэд орох гал намыгаа толгойдоор гарсан фракц нь өөрөөсөө хүмүүсийг ямар албан тушаал дээр тавих уу гэдэг найрага хийсээр бол дуустаа. Та бүхэн ингээ харуул маш их томилгоо хийсэн л чуулган боллоо. Уг нь бол 126 гишүүнтэй парламент 5 намын төлөөлөлтөй гэдэг утгаараа хууль эрх зүйн хүрээнд ер нь дөрвтэй шинжилэл хийх байх гэсэн олон нийтийн хүлээлт байсан. Тэгэхээр энэ хүлээлтэнд хүрч чадахгүй байгаагийн шалтгаан нь юунд байна гэж таарч байна? Нөгөө эрх баригчдын мандал байхгүй байгаа үед төсөө баталж чадахгүй ямар санд арчсан намар батлууллаа шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө юу вэ гэхээр ер нь энэ манай эрх баригчид энэ улс орноор сүүлийн 10 хэдэн жил одоо дангаар шахам эрх барихтаа ер нь тодорхой эрүүл саруул зөв хол харсан бодлого байхгүйсэн юм байна. Тэгэхээр 68 гишүүнтэй эрх баригчид бол талцаад одоо бодиттой ажиллаа хийж чадсангүй гэж та дүнж байгаа бол 42 судалтай сөрөг хүчин буюу арчилсан нам ч гэсэн бас энэ талцлынх нь айл нэг талд нь бас хуваагдаад та бүхэн ч гэсэн бас сөрөг хүчний ажиллаа бас хангалттай хийж чадаагүй гэж хараад байгаа шүү дээ. Хуваагдаад ардын намынхны ар хөвөр дээр гүйсэн ямар хүмүүс байгаа юм? Одоо жоохон бодиттой баримттай ярьсан дээр шүү дээ. Тэ нэг хоёр хүн яг юм гордож гүйсэн байж магадгүй. Арс намын бүлэг бол цулаараа бөөнөрөө асуудлаа шийдээд бүлгээрээ хуралдаад гаргасан шийдвэрийн төлөө саналаа илэрхийлэл явж байгаа шүү дээ. Тэгснээс биш ингээд одоо юу гэдэг Эрдэнэгийн үеийнх шиг нам нь хоёр хуваагдаад тамга нь хоёр хуваагдаад хэрэлцсэн юм бол байхгүй. Тэ бүлэг нь цул байна уу нам нь цул байна уу байдгаар л баг бид ажиллаа хийж байгаа гэдгээр л хийж байгаа шүү дээ. Эрх баригчдын шийдвэр гаргагчдын шийдэх ёстой асуудлыг цөөхөсөн нэхэд хэрэггүй шүү дээ. Улсын хурал дээр ер нь ач холбогдол багтай асуудлууд хилцэгдээд яг одоо олон нийтийн хүлээлт үүсгэсэн одоо юм хуулийн эрх зүйн шинжилэл өөрчлөлт орж ирэхгүй байгаа нь их хурлын гишүүд одоо санаачлахгүй ажиллаад байна уу, засгийн газар хангалтгүй байна уу? Таны хувьд ер нь юу гэж харж байна? Парламентын засаглалтаа улс орнуудад бодлогын том өөрчлөлтийг засгийн газар л хийдэг. Одоо та бүхэн бол засгийн газараа хаяад улсын хурал энийг хийх ёстой гэж бодож байгаа шиг байна те. Хэрвээ тийм байсан бол энэ 20 хэдэн сайд одоо дэд сайдууд нэвцэн 30 хэдэн сайдын хэрэг юу байгаа юм? Огт ажил хийдэггүй, бодлогын дэвшил гаргаж ирдэггүй. Зүгээр л тэр хүндээ гал унтраасан байдлаар PR игээд эсвэл юу гэдэг нэг л популизм яриад гүгээд тойрог өгөөд идэг бол тэр хүмүүс сайд гээд засгийн газар гээд тоглох ямар хэрэг байгаа юм? Хийх ёстой хүмүүс нь ажлаа хийхгүй, өмнөр нь өөр хин нэгэн хийх юм бол дараа нь хариуцлага нь хэн тооцох юм? Хариуцлага нь яаж одоо үнэлэх юм. Тийм учраас засгийн газар шиг улсын хурлын улсын хурлах шиг байх ёстой шүү дээ. Олонх нь олонх шиг цөөхөн шиг л байх ёстой шүү дээ. Улсын хурлын гишүүдэд хууль наачлах эрх нь байна л да. Тухайн одоо салбарынхаа мэргэжсэн асуудлаар хууль наачилж өөрчлөлт оруулах дөрвтэй санал наачлагыг бас гаргах эрх нь байгаа. Тэгэхээр их хурлын гишүүд ч гэсэн энэ ажлаа бас хангалтгүй хийж ин гэж хараад байна л да. Их хурлын гишүүд хууль санаачлал яваал байна. Улсын хурлын гишүүдийн санаачилсан хууль одоо сая энэ улсын хурал дээр хилцэгдэж байгаа хуулиудын та бүхэн ингээ анзаараад үзээрэй. Хэдэн үн улсын хурлын гишүүдийн санаачилсан хууль байна. Тэрийг анзаараад үзээрэй.
цөөнх ч гэсэн хууль санаачлал явж байгаа. Цөөнхийн санаачсан хуулиуд ягаад хэлцэгдэхгүй байна? Тэрийг анзаараад хараарай. Жишээ нь одоо би энэ чуулганаар өргөн барьсан хэд хэдэн үедээ одоо хүртэл хэлцүүлж чадахгүй сууж байна. Ерөнхий сайдыг тэр энэ дээрээс буулгая. Улсын их хурлын даргыг одоо нэг намын дарга нь хийхийг болиулъя. Эрүүгийн хуулийн өөрчлөлт гэх мэтлэн. Одоо хүртэл хэлцэж чадахгүй л байна. Зарим манай гишүүдийн санаачилсан хуулиуд одоо хүртэл улсын их хурлд өргөн барьж чадахгүй л байна. Тийм учраас гишүүдэд байдаг нөөц бол засгийн газрын байдаг нөөцөөс хамаагүй бага шүү дээ. Тэнд засгийн газарт мөнгө нь байна, мэргэжилтнүүд нь байна, мэдээлэл нь байна. Гишүүд бол сайн дураараа тодорхой хэмжээний хуулиуд өргөн барихад оролдож л байна. Гэхдээ хилцэгдэхгүй байна. Яагаад хилцэгдэхгүй байна гэхээр эрх баригчид одоо нэг гүүх нохоо саад гэдэг шиг. Тэ? Засгийн газар өөрсдөө асуудлаа нэн даруй шийдэд оруулж ирч чадахгүй байгаа мөртлөө гишүүдийн санаалцсан хуулиудыг улсын хурлаар хилцүүлэхгүй байхын тал дээр харин маш сайн хүчин чармаалтай явж байгаа.